Мис засалд ороход бас мис заслын дараа хэр зэрэг өвддөг бол Infinity эмнэлгийн мэдээлгүйжүүлэг эрчим тэмцэлгээ нэмж тогтох баяр байна. Миний ажлын үүрэг бол мислийн үед үйлчлүүлэгчийг амин чухал үзүүлэлтүүдийн хянаж, эрсдэл хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийж, амин чухал хэрэгтнүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж, аюулгүй мэдээлгүйжүүлэх хөгт оршноо. Үйлчлүүлэгч маань хаалгааны таагүй байдал, мислийн дараах өвдөлтийг мэдрэхгүй байх нь чухал байдаг. Infinity эмнэлэг нь Монголд анх удаа олон улсын өвдөлтийн менежментийг нэвтрүүлж байсан. За өвдөлтийн менежментийг манай эмнэлэг яг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр дэлхийн гоо сайхны салбарын хөгжилтэй хүл нийлүүлэн алхаж байгаа гэж хэлж болно. За энэ өвдөлтийн менежмент гэдэг нь яг юуг хэлдэг вэ гэхээр үйлчлүүлэгч мис засалд орж байх болон мис заслын дараагаар ямар нэгэн өвдөлт зовиор таагүй мэдрэмжийг мэдрүүлэхгүй байх энэ үйл ажиллагааг өвдөлтийн менежмент гэж нэрлэж байгаа маа. Манай эмнэлгийн давуу тал гэх юм бол энэ өвдөлтийн менежментийг зөвхөн мис засалд хэрэглэхээс гадна мис заслын бус ажилбарууд болох тарилга тарих, хайфу аппаратууд, мөн дээрээс нь утас суулгах гэх мэт мисийн бус ажилбарууд дээр ч гэсэндээ энэ өвдөлтийн менежментийг ашигладаг учраас үйлчлүүлэгч та манай эмнэлгээр үйлчлүүлж байхдаа ямар нэгэн өвдөлт зовирыг мэдрэхгүй гэдэгтээ итгэлтэй байж болно.